Сайн бацгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа 1-ээс 10 хүртэл тоолж сурцгаая. Хичээлийн зорилго 1-ээс 10 хүртэл тоолж сурах, мөн 1-ээс 10 хүртэлх зүйлсийг тоолоод дүн тоог хэлэх, 1-ээс 10 хүртэлх цифрийг нэрлэж сурах. Энд хэдэн жимс байна вэ? Нэг ширхэг. Нэг ширхэг эзэлсийг нэгийн цифрээр тэмдэглэдэг. Энд хэдэн зүгээ байна вэ? 2 зүгээ. 2 ширхэг эзэлсийг 2-ын цифрээр тэмдэглэдэг. Энд тэгвэл хэдэн луун байна вэ? Хамтдаа тоолцгоё. 1, 2, 3. 3 ширхэг эзэлсийг 3-ын цифрээр тэмдэглэдэг. Энд хэдэн ширхэг харандаа байна вэ? Хамтдаа тоолцгоё. 1, 2, 3, 4. 4 ширхэг эзэлсийг 4-ийн цифрээр тэмдэглэдэг. Энд хэдэн ширхэг улаан лойл байна вэ? Хамтдаа тоолцгоё. 1, 2, 3, 4, 5. 5 ширхэг эзэлсийг 5-ын цифрээр тэмдэглэдэг. Энд хэдэн ширхэг мэлхий байна вэ? Багштайгаа хамт тоолцгоё. 1, 2, 3, 4, 5, 6. 6 ширхэг эзэлсийг 6-гийн цифрээр тэмдэглэдэг байх нь. Энд хэдэн бөмбөг байна вэ? Хамтдаа тоолцгоё. 1, 2, 3, 4, 5, 6, 7. 7 ширхэг эзэлсийг 7-гийн цифрээр тэмдэглэдэг. Энд тэгвэл хэдэн ширхэг зайрмаг байна вэ? Хамтдаа тоолцгоё. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8. 8 ширхэг зүйлсийг 8-ын цифрээр тэмдэглэдэг. Энд тэгвэл хэдэн дэгдэхэй байна вэ? Хамтдаа тоолцгоё. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9. 9 ширхэг эзэлсийг 9-ийн цифрээр тэмдэглэдэг байх нь. Энд тэгвэл хэдэн ширхэг хүүхэлдэйн байна вэ? Хамтдаа тоолъё. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. 10 ширхэг эзэлсийг 10-ын цифрээр тус тэмдэглэдэг байх нь. Анхааралтай байсан хүүхдүүдэд баярлалаа.